Өглөөний мэндийг хүргэе. 98.5 радио өглөөний 40-ны цагийг хүргэе. Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Солонгоо оролцож байна. Танд өглөөний мэндийг хүргэе. За сайн байна уу танд болон нийт сонсогчдаа энэ өглөөний мэндийг хүргье. За баярлалаа. Хамгийн ихний асуултыг би бас яг таны ажлын хариуцдаг зүйлийг мэдэхгүй байж магадгүй. Та гэдэг тайлбарлаад хариулаад өгөөрэй. Бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо танад дүүрэгт бүртгэлтэй бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэд жил бүр заавал хамрагдах тусламж, заавал бүгд ижилийн мавна гэж байх уу? За тэгэхээр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол бүгдээрээ заавал хамрагдах хөнгөлт тусламж бол байхгүй. Тухайн иргэний хүсэлт гаргасан ямар өөрт нь ямар хэрэгцээтэй ямар тусгай хэрэгсэл юу хөнгөлт тусламж юу хэрэгцээтэй байна. Тухайн иргэний хүсэлт гаргасан л хөнгөлт тусламжуудыг олгодог байгаа. Тэтгэврт байдаг өндөр настай иргэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн давхар хөнгөлөлт тусламж авах боломж байдаг юм болов? Тэтгэврт тэгэхээр өндөр насны тэтгэвэр болохоор эмэгтэй 55 эрэгтэй 60-аас дээш настай хүмүүс бол өндөр настан гэж үзэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхлээрээ нөгөө өндөр насны тэтгэврт гараагүй байгаа эмнэлэг хөдөлмөрийн магадлал гомцоор хөдөлмөрийн чадвар олтолтын тогтоосон иргэдээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ хөнгөлөлт тусламжтай хамрагдаад явна гэсэн үг. За одоо ахмад наснуудын хувьд бол харилцаа албаны зардал нөгөө бүрэн хараагүй бүрэн хэлгүүдүүлэн иргэд бол хэлгүүдүүлээ ахмад наснууд бол харилцаа албаны зардалд хамрагдаж боломжтой. Давхар уу? Давхар. Ааха. Ахмад наснууд бол ахмад насныхаа хуулийн заасан болон халамжийн хуулийн заасан хөнгөлтүүдэл эдлээд явна гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй ахмад наснууд болохоор хөгжлийн бэрхшээлийг энэ нөгөө нарийн мэргэжлийн эмчийн буюу УК-гийн шийдвэрийг шийдвэрээр харилцаа албаны зардалд хамрагдах боломжтой. Би таны хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг болохоор асууж байна л да. Одоо жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нөгөө группээ сунгуулна гэдэг тийм. Тэгэхээр тэрэн дээр бүр заавал жил бүр өөрсдөө очиж сунгуулаад байдаг. Жишээлбэл хараагүй хүмүүс эзэж хараа авахгүй тодорхой, хүн хөлөө тариулсан бол хөл урахгүй тодорхой штэ. Тэгэхээр энэ тал дээр яа гэм болоо? Ягаад заавал өөрсдийн биеэр очиж сунгуулах хэрэгтэй юм бэ? За одоо тухайн иргэний хөгжлийн бэрхшээлтэй хэсгийг нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоодог байгаа. Тэгээд энд өвчин гэмтлийн чагсаалт гэж байгаа. За тухайн чагсаалтанд бол 2020 оны 12 сарын эхний өдрийн 758 дугаар 758 197 дугаар тушаалаар өвчин гэмтлийн чагсаалтыг шинжилэлт өөрчлөлт орсон байгаа. Энэ чагсаалтын дагуу 20 төрлийн онш нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний 20 онш уцаагүй болсон байгаа. Тэгэхээр тухайн 20 оншин дээр бол жил болгон очиж сунгуулахгүй гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжийн сангаас ямар хөнгөлөлт тусламжийг авах болцоотой боломжтой юм болоо эрхтэй байдаг вэ гэсэн. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол орон сууцны хөнгөлөлтийг эдлэх боломжтой. Жилдээ нэг удаа орон сууцнд амьдардаг бол орон сууцны хөнгөлөлт хэрэг нийтийн халаалтгүй гэр сууцнд амьдардаг байх юм бол түлээн нүрсний хөнгөлөлтийг гэж жилд нэг удаа авдаг байгаа. Энийг бол тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болгон бас авахгүй хөгжлийн байнгын асарга шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо иргэн бүрэн хараагүй бүрэн хэлгүүдүүлэн иргэн тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог юм орон сууцны хөнгөлөлт гэж байгаа. За харилцаа албаны зардал за тэгээд аршаан сувлын хөнгөлөлт байгаа. Аршаан сувлын хөнгөлтөн дээр болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 50%, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бол 100%. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч явж асраа хамгаалж явсан иргэдийн 50% зардлыг энгийн өрөөний тарифаар босч болгодог байгаа. За тэгээд ашуулгын тэтгэмж байна. Ашуулгын тэтгэмжийг бол нийгмийн даатгалын сангаас эрхэн үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгоно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд протез тусгай хэрэгслийн хөнгөлтүүдийг олгоно. Тухайн иргэний хүсэлтийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол 3 жилдээ нэг олгодог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо тусгай хэрэгслийг ортопедик дурын газараас одоо гэртээ ойрхон барилгах энэ одоо энэ дэлгүүрт надад яг энэ тохирохор зүйл байна гэдэг дурын газараас авч болох уу? За тусгай хэрэгслийг болохоор манай хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай гэрээ байгуулсан. Одоогоор бол 65 байгууллага байгаа. Тухайн гэрээтэй 65 байгууллагаас
тусгай хэрэгслээ авах боломжтой. Тусгай хэрэгслийг ямар хугацааны давтамжтайгаар авт юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол 3 жилийн хугацаатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол тухайн хүүхдийн нөгөө биеийн онцлог өсөлт хөгжлөөс хамаарат хугацаа шаарддаггүйгээр болдог. За тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань ямар хөнгөлөлт тусламж авах боломжтой байдаг вэ? Эрхтэй байдаг вэ? За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань болохоор оршин суулийн хөнгөлөлтөнд хамрагдана. Оршин суулийн хөнгөлөлтөнд хамрагдаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол 100% болгоно. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах хамгаалж яваад ирсэн эцэг их асрах хамгаалагч нь бол тухайн төлсөн үнийн дүнгийн 50% хөнгөлөлтийг хэлнэ. За тэгээд нөгөө түрүүний ярьсан орон сууцны хөнгөлөлтөнд бол хамрагдана. Энэ дээр болохоор бүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд биш хүн байнгын асаргын шаардлагатай хүүхдүүд хамрагддаг байгаа. За тэгээд унааны зардал гэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхд болон түүний асраа хамгаалагч харгалзан дэмжигчид сургууль цэцэрлэг дээр очих унааны зарлын хөнгөлт байгаа. Энэ нь болохоор жилдээ нүгдээ 200,000 төгрөгийн хөнгөлт олгодог байгаа. За тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цуслан намрах юм бол амрах эрхийн бичгээ 50%-ийг жилдээ нүгдээ олгоно. За тэгээд протез тусгай хэрэгслийн хөнгөлтүүд байгаа. Тусгай хэрэгсэл протез дээр болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тодорхой нэг хугацаа заадаггүй. Тухайн хүүхдийн нөгөө биеийн онцлог өсөлт хөгжлөөс хамаарат тухай бүрэн болгодог байгаа. За тэгээд нөгөө орон сууцны хөнгөлтийг бол байнга асаргах шаардлагатай хүүхдүүдэд олгоно. Нэг жилдээ нэг удаа 140,000 төгрөг. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарсан тохиолдолд оршуулгын тэтгэмжийг олгодог. Ийм хөнгөлөлтүүдийг хэлдэг байгаа. За тэгээд нөгөө тусгай хэрэгслээр болохоор тусгай хүүхдүүдийн нөгөө цагаалсах ботлууд тэрэгэнцэр зогсоогч алхуулагч гэдэг тусгай хэрэгсэл төрлөөс хамаарат жагсаалтын дагуу батлагдсан жишг үнэ харгалзаж үзэл болгодог байгаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцсон Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Солонгой танд маш баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа сонсогчдоо. Best FM 98.5 радио сонсож танд өглөөний зочин цагийг хүргэлээ.